гоо тайз руу гарах чинь сэтгэл хэр байна? Мэдээж тоглоостой. Гэхдээ хамтрагч маань надтай хамт байгаа болохоор маш гоё тайван сайхан байна. Таны ч гэсэн яг том ихчийн хэлсэн үгийг хэлэх байлаа. Үнэхээр энэ байтлын тайз гэдэг чинь хажуудаа хань ижилтэй болохоор чинь харьцангуй сандралж байгаа. Дээрээс нь ингээд бүр маш гоё түшигтэй гэсэн үг. Та хоёр маань бүр үнэхээр үзэсгэлэнтэй харагдчихээн. Яг энэ харагдаж байгаа шигээ тайзан дээр гараад өдөө хүртэл бэлдсэн, хөдөлмөрсөн бүх зүйлээ 100% үзүүлээд өгөөрэй. Үзэгчдийг байлдан дагуулаарай. Өөрсдийнхөө доторх энэ бүх гаргамаар байгаа зүйлээ бүгдийг гаргаарай гэж хүсмээр байна. Маш их баярлалаа. Үнэхээр баярлалаа. Бид нэр хичээнэ. Тийм ээ. Тайзан дээрх уур амьсгал үзэгчид ямар хөө байна? Үнэхээр энэ сайхан гоё хүлээж авлаа. Зөндөө олон магтаалын үгээр өөрийгөө ингээд цаашаалгасанд маш их баяртай байна. Тэгээд энэ одоо дэлхийн хэмжээний том шоунд оролцоод өөрийнхөө нэрийг ингэж үлдээгээд сийлээд дараа нас ингээд гоё дурсамжтай юм гоё үлдэж байгаадаа би маш их баяртай байна. Гахалтай үзүүлбэрийг үзүүлээд буугаад ирлээ сэтгэл хэр байна? Сэтгэл бол бүр аимшигтай өндөр байна. Яг үүндээ одоо хасагдана, ялна гэдэг зүйлийг өртөөсөө бодож энэ тогтоолаагүй. Зүгээр л хамтрагчтайгаа нийлээл энэ үзүүлбэрийг зүгээр л үзүүлээд өгье хоёлаа. Үнэхээр тайзыг эзэгнэх ёстой шүү, үзэгчдийг байлдан дагуулах ёстой шүү гэж л бид хоёр үзүүлбэр амар бэлдсэн. Тэгээд дараа нь ингээд нэр өнтөө нэг насагддаг штэ. Ёо ямар амар юм уу санагтаад. Тийм л мэдрэмж төрлөө. Тэгтээ үнэхээр гоё байна. Атган баяр шүүгч сонгох тэр мөч ямар санагдав? Амар төгшөөртэй дотроо. Гэтэ яг хав үлдсэн ч үлдээгүй байсан ч энэ voice show гэдэг бол миний амьдралыг үнэхээр өөрчилж, миний амьдралд үнэхээр өнгө нэмсэн шоу болсон. Тэгээ би заавал үлдэх ёстой эсвэл одоо гэж бүр амар улаараагүй угаасаа анханасаа тэгээд асгцсан байсан ч би тайзаа сайхан ёслол хүмүүс талархлаа илэрхийлээд бундаал гэж дотор бодож ирсэн яг тэр үед. Hi guys, өнөөдрийн баатал шатны Отгон баяр шүүгчийн маань шилдэг оролцогчид болох Далаа болон Заяа нар маань яг одоо тайз руу гарах гэж байна. За тайз руу гарахын өмнөх тоглол хэр байна? Амар сандарч байна. Гэтэ гайг болчих хаа гэж найдаж байна. Амар тоглол сандарч байна. Маа Заяа гэв. Нэлээд удаан хүлээсэн. Мэдээж бид нар бол одоо хамтдаа нэг баг болоо сар болох гэж байна. Тэгээд энэ хугацаанд бол бараг өдөр болгон нүддэг байсан. Тэгээд одоо энэ бүх зүйлээ харуулна хэр гоё нэг талаас нөгөө талаас сандарчгал юм бол яг үзүүлэгч ажил мань харагдахгүй учраас аль болох гоё тайван байгаад ямар ч сандарлаа дараад гоё гарнаа. Тайзны уур амьсгал үзүүлбэр ямар амар гоё. Тэ бүр тэр тайзнаас заяа буумар гэж санагдсан. Тэр дууг ингээд зогсохгүй дуулаа амар тийм гоё. Үзэгчид болон биднэрт ч бас яг тэгж санагдсан. Үнэхээр юм гайхалтай хүмүүсийг дуундаа оруулаад юм уяраагаад хоёрыг ингээ хараал байгаад амар сонсоол байгаад амар тийм гоё үзүүлбэр болсон шүү. Баярлалаа. Баатлын тайз уур амьсгал ямар үзэгчд бол маш гоё нөө. Тэгээд шүүгчд ч гэсэн маш гоё өнгөлөг гоё харагдчихээн. Тэгээд яг бид нар нөө айгүй олон бэлдсэн учраас нэг сандрал байхгүй тэг үзүүлэхстэй юмаа гоё үзүүлээд гараад ирлээ. Тэг ер нь бол дотор үнэхээр гоё нөө. Далаатай дуугаа ингээд дуулаад үзүүлбэрээ үзүүлээд бүх юм хийх ингээд яг дотор сэтгэгдэлтэй чамд авсан мэдрэмж. Манай хамтрагчийн хувьд хэм бол ер нь бол амар тийм ер нь бол одоо амар тийм гэгээлэг зөв тэгээд ямар ч өөс хийвгүй баг тийм хүн баггүй юу. Тэгээд ер нь бол маш их хүндэлж гоё харцдаг. Тэгээд бид хоёр энэ дуугаараа яг дууны агуулгыг нь гаргаад гоё үзүүлбэр үзүүлэхийг хичээсэн байгаа. Тэгээд яг уу дутагдaltaй зүйл байсан баг. Тэгтээ чадлаараа ингээ үзүүллээ. Тэгээд хамтрагчтай бол хайртай шүү үзүүлээд өгөрөө гэд гоё хэлмээр байна.